гишүүд, ажлын хэсгийн гишүүдийн өдрийн амгалан айлтгая. За бид угаасаа хязгаарлагдмал нөөцөөр одоо хязгааргүй хэрэгцээг л эрэлтийг л яаж одоо бид зохицуулах вэ гэдэг ийм шийдэл хайсан шийдвэр гаргасан ийм л хурал болдог. Тэгээд тэр хурал маань болж байна. Болгоч байх цаашдаа. За өнгөрсөн жилийн 7 сард засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль орж ирэх үед шинжилгээ хаана бид эдийн засаг хөгжлийн чиглэлээр хариуцсан сайдын одоо эрхлэх асуудал болгоод ингээд өгчихсэн. Урд нь бол одоо өөр байсан гэсэн үг шүү дээ. Уг нь зөвлөдөө яг хуу эдийн засаг хөгжлийн бодлого бол шинжилгээ хааны суурьтай байх ёстой юм гэдэг үүднээс ингээд өгчихсэн байж байгаа. Тэрнээс гадна 2026 онд эдийн засаг хөгжлийн яам өөрөө одоо шинэ оны төлөвлөгөө хөгжлийн төлөвлөгөө хийхдээ шинжилгээ хааны зарлалыг 0.1 дотоодын бүтээтгүүний шүү. 0.5% болгоно гэдэг ингээд шалгуур үзүүлэлтэд тавьдсан. Энийг ер нь урд нь ч гэсэн бид нэг байнга яриад ирсэн л дээ. Тэгсэн одоо ингээд тооцсон чинь энэ жилийн шинжилгээ хааны одоо хүрээлэнгүүдийн энэ 24 хүрээлэн байна л да. Яг одоо танаа тариатай. Бусд нь бол тустай байгаа. Тэрнээс гадна одоо үндэсний шинжилгээ хааны судалгааны одоо тустай сан байж байгаа. Энийг аваад үзэхээр нэг 78 тэрбум төгрөг л одоо байгаа юм. 78 тэрбум төгрөг. Тэгээ энэ дотоодын нэвтрүүлгийн 0.112% байна гэсэн үг. Тэгэхээр бид нөгөө шалгуур үзүүлэлтэнд хүрэхгүй байна. За би энэ ямар нэгэн байдлаар дутуу байгааг нь бол яхаас илүүтэйгээр бид нөгөө тавьсан шалгуураа зорилттой одоо хангах чиглэлээр ажиллаж гин үгүй юу гэдгийг. Тухайлбал энэ геологийн хүрээлэн байгаа юм л да. Чи геологийн хүрээлэн чи манайх чи уул уурхайн одоо чинь ус орон гэдэг өөрсдөө мэдж байгаа тэр чиглэлээр томоохон одоо зорилтуудыг тавьсан байгаа шүү дээ. Геологийн хүрээлэн дээр бол 1.5 тэрбум төгрөг тавьсан байна. Би энэ хүрээлэнгийнхэнтэй уулзсан, хүрээлэнгийнх нь юу гэж нэсэр зэрэг бид ингээд хээрийн судалгаанд гаргах зэрэг бидний томилт байхгүй. Тэр нь нөгөө хэмнэлтийн хуулиар бусад одоо юмар яажсан. Бид нэг ийм сонин гаж юм дээр л байгаад байдаг. Тэр аудитын гүйцэтгэлийн одоо аудит хийх үед энийг нь бас харж хэлмээр юм байна. Ямар ч үүрэгтэй байгууллага юуг одоо ашиглах ёстой вэ гэдэг тэнд хээрийн судалгаа хийхгүй мөртлөө тэгээд тэр шинжилгээ хааны хөгжүүлээд тэгээд хөгжлийн бодлогыг тодорхойлоод явах боломжтой юм уу? Би энийг Батгүй дарга байж энэ Батгүй даргаас одоо зориуд асууж байна. Нэг зүйл тодруулах чинь би ахаад хоёр зүйл тодруулан дараа нь одоо нэмэлтээрээ хэм бомцогт сайдаас бомцог сайдын төрийн албан шинжилгээний хүрээнд их чухал хоёр ажил хийж байгаа юм байна л да. Төрийн албан шинжилгээний хүрээнд төрийн бүтээмжийн нэгдсэн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан суурилсан төрийн нээлттэй өгөгдлийн платформ гэдэг. Тэгээ энэ хаана уу гэсэн чинь Улаанбаатар Сүхбаатар дүүргээ тавьчих. Энэ үндэсний хэмжээнд хэрэглэх одоо платформ болон ийм бүтээмжийн нэгдсэн мэдээллийн систем мөн үү гэсэн ийм асуулт байна. За, хэн хариулах вэ? За, ажлын хэсгийн 6 номерын микрофон. За, эдийн засаг хөгжлийн ямагт зулхар гишүүний асуултанд хариулъя. За, энэ жилийн үед бол шинжилгээ технологийн салбарт бол нэг 159 тэрбум төгрөг төсөлөгдсөн байгаа. За, задрагааны хувьд бол урсгал зардал бол 74 тэрбум. Энэ бол үндсэндээ 100 бол тусгагдсан. За, эрдэм шинжилгээ судалгааны ажлын зардал нэг 10.2 тэрбум төгрөг туссан байгаа. Гэхдээ энэ нь бас бидний анх төлөвлөжсэн суултын одоо бас төлсөн хэмжээнд бол хүрээгүй үзүүлэлт. За, хөрөнгө оруулалт бол шинжилгаануудын нэгдсэн байр буюу академийн байрны барилга дээр бол 40 тэрбум. За, тоног төхөөрөмж лабораторийн сайжруулалтын дээр 30.8 ер нь бол 5 тэрбум үндсэндээ бол суусан байгаа. За, энэ маань үндсэндээ бол дотоодын нийт бүтээгдэхүүний 116% бол хэсэлж байгаа. Яг бидний тавьсан зорилт бол хараахан бол хөрөөгөө. Ер нь цаашдаа бид нар шинжилгээ технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм бодлого барьж байгаа. Одоо 26-аас 30 оны бид нар 5 жилийн үндсэн чиглэлд бол ер нь шинжилгээ технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад нэг 2 орчим хувьд байлгах юм зорилт бол тавьж байгаа. За, нэг хэсэг яг засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор энэ зам бол төсөв бол тодорхой хэмжээгээр бол бас тасалдсан юм асуудал байгаа. Одоо бол үйл ажиллагаа үндсэндээ жигдэрсэн томилтууд бол үндсэндээ бол хэвийн үргэлжлэх боломжтой болсон байгаа гэдэг хэлье. За, баярлалаа. Бямцх цайд нэмж хариулъя. Тийм ээ, төрийн албан шинжилгээний хүрээнд төрийн бүтээмжийн нэгдсэн мэдээллийн систем, за хиймэл оюун ухаан суурилсан төрийн нээлттэй мэдээллийн өгөгдлийн платформ байгуулна гэдэг. Энэ бол Сүхбаатар дүүрэг гэж тавигдсан засгийн газрын хэрэглэх газар төрийн ордон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг учраас энэ утгаар тавигдсан. За, хэрэглэх газрын засгийн газрын харьяанд үндсэндээ бол одоо бүх төрийн яамдууд, за төрийн захиргааны төв байгууллагууд ажлыг уялдуулдаг. За, орон нутгийн одоо 21 аймаг 330 сумын үйл ажиллагаа бодлого үйл ажиллагаагаар чиглүүлж удирддаг.
Энэ үүднээсээ үндсэндээ бол энэ төрийн албатай холбоотой бүхий л одоо тийм салбарт энэ үйл ажиллагаа хамрагдана гэж ойлгож болно. Ганцхан жишээ хэлэхэд одоо 11 төвдөр иргэдийн одоо санал хүсэлт гомдлыг сонсдог. Өдөрт 1000 орчим дуудлага ирдэг. Түүнээс 200-д нь хариулт өгч чаддаг, 800-д нь бид хариулт өгч чадахгүй байгаа хүн ажиллаж байгаа. Тэгвэл хиймэл оюун ухаанд суурлаад бид нэр энэ одоо 800 алдаж байгаа дуудлага барьдаг болох. Яг үүнтэй адилхан төрийн үйлчлэгийг гэрээс нь гар утаснаас нь иргэдтэй, хүртээмжтэй, чанартай, хурдан шуурхай яаж За Зулбахаар гишүүн тодруулъя 1 минут. За баярлалаа. Би цэвэрхэн дараагаас бас тодруулсан юм л да. Төрийн албаны шинжилгээний бас нэг бүрэлдэхүүн хэсэг нь төрийн албаны төв байгууллага буюу одоо шинэ төрийн албаны зөвлөл танаа төсөв хангалттай байна уу? Нодлон л одоо чинь бидэнд бол хангалтгүй байна. Саяны хэлсэн шинжилгээ хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөлд бид бол гацчлаа гэсэн шүү дээ. Тэг яаж тавигдсан гэдэг нэг юм асуулт байна. Хоёрдугаарт бямцагт сайдаас дахиад нэг одоо тодруулга төрийн албан агчдын чинь одоо хөгжлийн асуудал, төрийн албаны шинжилгээний нэг бүрэлдэхүүн нь бол төрийн албан агчдын сургууль хөгжлийн асуудал байна. Тэгэхээр энэтэй холбоотой би төсвийг ханчсан сая тодтоглоор 26 онд одоо энэ хангалттай орж ирсэн үү? Сурахгүйгээр хөгжүүлэхгүйгээр бид яаж явах вэ гэдэг ийм асуулт тавиад байна л да цаана төрийн албан агчид. За хин мөнхтөр дарга яг хөө мэдээж хэрэг бид их гоё бодож байгаа, зөв бодож байгаа бүгдээрээ л бид зөв бодож байгаа юм чинь. Гэхдээ хангалтгүй төсөв байна штэ. Одоо үнийг хэлье. Та хэд өөрөөсөө 0.5 гэдэг шалгуур тавьчаад 0.12 тавьчихсан ийм байж байгаа. Тэр яг хөө академийн байрны тусдаа гэхдээ энэ төсөв нь бол хангалттай биш гэдгийг та бас тодорхой хэлмээр байна. За бямцах сайд хариулъя. Дараа нь зэдвсрэн дарга. За засгийн газар хэрэглэх газрын доотлолт нэлээд олон байгууллагын төсөв байдаг. Энэ төсөв бол 2024 онд 238 тэрбум байсан, 2025 онд 96 тэрбум болсон, 2026 онд 110 тэрбум болж байгаа. За эндээс засгийн газрын хэрэглэх газрын төсөв 2024 онд 33 тэрбум байсан, 27 онд төсвийн тодтолоор 30 тэрбум болж хасагдсан, багассан. За 2026 онд 30 тэрбум болж одоо 3 тэрбум 25 онд харьцан нэмэгдэж байгаа. Үүний цааталт одоо сая таны ярьж байгаа төрийн албан агчдыг мэргэжшүүлэх, чадахжуулах сургалтын зардал одоо нэмж суулгасан. Өөрөөр хэлэх юм бол сая төсвийн тодтолоор бол нэг мэргэжшүүлэх, чадахжуулах сургалтын зардлыг хасцсан байсан. Үүнийг одоо эх оны төсвөөр нэмж суулгасан. Үүнтэй холбоотойгоор засгийн газрын хэрэглэх газрын одоо төсөв жоохон нэмэгдсэн байгаа гэдгийг та бүхэндээ танд хариулъя. За ажлын хэсгийн 2 номерын микрофон төрийн албаны зөвлөлийн дарга зэдвсрэн дарга. За гишүүний асуултанд хариулъя. За төрийн албаны зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв бол төрийн албаны зөвлөл 9 хорооны 2 байгууллагын төсөв гэдгийг бас дахин тодтолгож хэлье. 2025 онд төсөв батлуулах үедээ улсын их хурлын гишүүддээ энэ 2 байгууллагын чиг үүргийг нэлээд сайн ойлгож тайлбарласны үр дүнд бид нар төсвөө бас тодорхой хэмжээнд хангалттай батлуулж чадсан. 26 оны төсвийн төслийг бас боловсруулаад сангийн амтайгаа 2-3 удаагийн уулзалт хийж 26 оны улсын жилийн төлөвлөгөө болон авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2-3 хуулийнхаа хэрэгжилтийн хүрээнд одоо энэ оны төсөв дээр бид нар 15.4 тэрбум буюу өмнөх одоо энэ 25 оноос 300 саяхан төгрөгийн илүүтэй төсөв маань орж иж байгаа. Энэ бол хангалттай. Тэгээд дотроо бол төрийн албаны зөвлөл 9 хороондоо бол төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд тодорхой зохицуулалтаа одоо хийгээд явах боломжтой гэж үзэж байгаа. За ажлын хэсгийн 6 номерын микрофон. За үндсэндээ бол энэ бол шинжилгээний технологийн салбарын төсөв бол хангалттай биш байгаа. Бидний хувьд бол энэ жил нэг 200 орчим тэрбум төгрөгийн саналыг бол бэлтгэж бол сангийн амд оруулсан байгаа. Батлагдсан нь бол 159 тэрбум байгаа. Ер нь бол цаашдаа ер нь шинжилгээний технологийн салбарын хөрөнгө оруулалтыг бол нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бидэрт байгаа. Учир шалтгаан нь болохоор өмнө нь бид нар бол шинжилгээний салбарыг ерөнхийдөө эрдэмчлэл судалгааны байгууллага гэдэг үнцээр харж ирсэн бол одоо эдийн засгийн хөгжлийн яамд ирснээр бол бид нар бол энэ салбарыг эдийн засгт ойлгох. Энэ шинжилгээний технологийн салбараас орж иж байгаа мэдлэгийн асуудлыг эдийн засгт уух энэ бол тодорхой зорилт бол тавиан ажиллаж байгаа. Энэ агуулгаараа яалтчгүй төсөл санхүүг нь бол нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бол бидэнд бол байгаа. За баярлалаа. За болсноо. За баярлалаа. За би нэг 3 асуулт асууя.